Таагүй өдрийн за 3-аас 2 одоо санал байна. Нэгдүгээр энэ танилцуулган дээр энэ түүхийн эдийн үйлдвэр, боловсруулах үйлдвэрийн тэзүү бодлого заан гэж байна. 3 жилийн өмнө асуухад Монгол улсны 20 саяас одоо жилдээ гаргадаг нэг 50% нь боловсруулдаг, 50% нь хийж байгаа гэдэг ийм зүйл байсан. Тэгэхээр одоо энэ тэзүүгээр нэмэлтийн зохицол маань хязгаар орох 20 саяас нь яах юм гэдэг ингээд би асуумаар байгаа. Нөгөө талдаа малчтын хувьд бол энэ чинь одоо хуучин ноос, ноолуур, арьс шир, мах гэдэг ингээд орлого байсан бол өнөөдөр малаас ердөө гулуус махыг ашиглаад бусдын одоо хийж байгаа ийм нөхцөл байдал олон жил болж байна. Тэгэхээр энэтэй холбогдуулаад энэ малчид маш их ярьдаг сум болгон дээр очих болгонд баг болгон дээр ярьж байгаа учраас сууж байгаа. За дараагийнх нь манай энэ зүүн бүстэй холбоотой нэг асуудлууд ер нь Монгол улсын 10 аймагтай холбоотой дулааны станц. Ялангуяа манай Хинтис Хватартуулын дулааны станцын барилгууд одоо баригдаад зарим нь 30%, 30%-тэй явж байгаа. Энэ одоо ер нь цаашдаа яах юм бэ гэсэн ийм одоо үндсэндээ нэг 2 асуулт байгаа. Сая бас их хурлын дараагийн асуултанд гарлаа. Хууль нь гарсан. Малчтын нийгмийн даатгалын тэр асуудлыг одоо ер нь яг яах юм бэ гэдэг дээр малчид бол одоо маш их одоо хүлээлттэй байгаа даа. Тэгэхээр энэ тодорхой хариулт юм нь бас байхын зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. За энэ бол ингээд асуулт үг 2 зүг явж байгаа учраас одоо цаг үеийн холбогдлолтой 2 асуудалтай би онцгой анхаарч байна. Одоо энэ мэдээж гоё яамныхан байхгүй байгаа жоо харамсалтай. Нэгдүгээр одоо ноолуурын асуудал. Өнөөдөр Монгол улсад ноолуур бол эд бүжгэнж яадаг. Ялангуяа зүүн бүсэд бол өнөөдөр Монголын бүх хотод шилжүүлж очсон ноолуур авч идэг юм цаг биш. Гэтэл өнөөдөр авж байгаа хүн тэнд байхгүй байгаад байна. Энэ яг юунаас болоод байна? Дэлхийн зах зээлийн үн хайш нь ингэж байна уу? Хөрш орны татврын бодлогууд нь нөлөөлөд байна уу? Мөнгөтэй хүмүүс нь орж иж авахгүй байна уу? Энийг бид нэг ингэж нэгцэн ойлголт өгөхгүй бол бас буруу ойлголт явчихгүй гэсэн юм болгоомжтой бас байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө бас нэлээд анхаарлаа хандуулж ингэж ажиллахгүй болохгүй. Тэгэхээр үдээж буй яамныхан нөхцөл байдлыг зөв тодорхойлж энэ дээр бас анхаарлаа хандуулаасай. Яг л энэ чинь цаг хугацаатай одоо уралддаг. Өнөөдөр ч 3 сарын 28-9 гэдэг чинь бараг аваад самнаад аваад дураагаа дууссан байх үе. Өнөөдөр ингээд 1 кг ноолоор авахгүй байна гэдэг чинь юуны дохоо вэ гэж бас сайн болохгүйсэн биш. Тэр үйлдвэрүүд яагаад авахгүй вэ? Гэх мэтлэн тэр цагаат төлбөрийн тэр мөнгө нь яг түүхийн эргэлтийн мөнгө нь гарч ийн үү гарахгүй байна уу? Гэт ингээд олон асуудлууд бас асуултын дэлгүүртэй байгаад байна. Би энэ хөдөөж буй яамныхны байвал өшөө тодруулах ийм зүйл байсан юм. За өчигдөр чуулганы хуралдаан дээр энэ 1072 хувьцаатай холбоотой асуудлыг ярьсан. Үнэхээр одоо энэ чинь ингээд гашуун тухайтын энэ Эрдэнэс 5 толгойн том төслөлөө 16 жил тогтвортой ингээд явахар боллоо. Тэгэхээр энийг тэр 15-6 оны үед сайн хувьцаа гэдэг нэрээр заримд нь бол ойлгуулж хэлсэн юм шүү. Заримд нь бол огт хэлэхгүйгээр авсан шүү гэдэг ийм одоо мессежүүд маш их ирж байгаа. Тэгэхээр энэ их хурлын дараа хэлснээр бол 300 мянган хүн байгаа юм байна. Тэгэхээр бид өнөөдөр энэ асуудлыг ингээ гаргаж ирж нэг жигтэй олохгүй бол энэ өрдөө салахгүй ийм асуудал болох юм билээ. Тийм учраас энэ дээр засгийн газар бас нэлээд анхаарлаа хандуулаад судлаад үнэхээр зөвшөөрөөд өгсөн юм уу? Зөвшөөрөөгүй багт нөхц одоо сая төгрөг дансанд нэгийг авцсан гэж намайг Дорн таймгийн Баян дунд явж байхад бас Ахмад хэлж ирсэн. Над руу ирж байгаа мессежүүд бол ихэнх нь намайг мэдээгүй байх миний дансанд мөнгө хийгээл юм авцсан шүү дээ гэдэг ийм гомдлууд байна. Тэгэхээр энэ нэг ноолуурын асуудал энэ 1072 гэдэг энэ хувьцааны одоо мэдсэн мэдээгүй байдлаар хувьцааны эрхээ алдсан энэ хүмүүсийн асуудлыг бид одоо л ярьж авахгүй бол энэ Эрдэнэс 5 толгой ингээд тогтвортой цаашаа явах гэж байгаа энэ эрхлэл дээр ийм юм шийдчихэд явах зүйтэй юм бол за хариулт өгье. За эхлээд энэ хөдөөж буй яамнаас баасан дөрөв дарга сайд өнөөдөр ажиллаа гэж чөлөө ярьж ирсэн. Тэгээд орлого төрийн найрын чөлөөр албаны хүмүүс яагаад ирээгүй? За эхлээд ерөнхий сайд нэг хариулт өгчээ. Тэгээд Нямбатар дарга эмэлтийн ажил төрийн зохицлын талаар. За хөдөөж буй яамныхан өнөөдөр дарханд Април 4-р аягийн нэгээр ийм арга хэмжээтэй байгаа. За дээрээс нь бид нар төвлөрлийг сааруулах хөдөө аж ахуйн яамыг одоо дархан буюу тариалангийн бүс нутагтаа ингээд одоо байхын зүйтэй бас явуулсан байна. Тийм учраас их хурлын тамгын газраас бас өсгөд
хөдөө аж ахуйн яамны холбогдох одоо албан тушаалтнуудыг бас цахимаар оруулдаг байх ийм одоо боломжоор хангачвал бид нар чинь цахим улс болох зорилттой явж байгаа юм чинь. Тэгвэл бас илүү чухал байна. Бас гişүүдээр уриалж тэнд очоод бас ингээд үзүүл жишээл хөдөө аж ахуйн яам гарснараа тэнд их олон давуу тал бас үүсэж байгаа л. Тэгэхээр ер нь зүгээр цаашдаа бид нар нэгэнтээ одоо энэ 700 гаагаас бас их мэдлэгийн төвлөрлийг задлаа гэдэг зорилт тавьж байгаа юм чинь бас хөдөө аж ахуйн яамны энэ одоо зоримог бас шийдлийг бид нар дэмжих талаас нь харах нь бас үүтэй болов гэж бодож байна. За их хурлын дарагтай санал нэг байна. Үнэлгээнийхээ асуудлыг бид нар энэ 5 сар дараах хатад нэгтгэхэд ер нь дүгнжийн одоо сайжчихсан бас их хурлтайгаар хамт яриад ямар аргачлал ямар датанаар тулгуурлаж аль индикатороор үнэлэх юм бэ гэдэг нь тохиолдсон зүйл байна. За бид нар ордуудын асуудал болон боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг 4 сар дараах хатад их хурл руу оруулж энийг гочрол сайд нэлээд найруулчлаад тохиолдсон зүйл болов гэж бодож байна. За идрээ гишүүний одоо асуусан асуулт. За хөдөө аж ахуйтай холбоотой нэг хэдэн зүйлүүдийг ярьж байгаа. Сангийн сайдаас тэмдэглэж байна. Тэр нөгөө малчтын одоо нэхийний үн бишээ. Түүхийн эдийн хэдэн зүйлийн одоо үнэтэй холбоотой. За энэ жилийн бас ноос ноолын үнэтэй холбоотой альс бас одоо босрол үүдэр байхгүй байгаад холбоотой бас ийм асуудлууд гарч ирж байгаа гэдэг ийм хэдэн гишүүдээс бас бичигдээд байгаа. Тэгэхээр энийг бас нэг ихтлаг 7 хоногийн центр оролдоон дээр мэдээллүүдийг нь аваад тэдүүрийн ихтэлсэн зүйлтэй байх. Тэрийг сангийн сайд өөрөө энэ нөгөө экспортын ажил хэсэгтээ оруулаад нэг аваад үзчих зүйлтэй болов гэж бодож байлаа. За жижигхэн сайд нэмэлтээр үлдээе. Өдрөө гişнээс олон дараа энэ 10 аймгийн станц төслийн талаар та асуулаа. Хинтээ аймгийн дулааны төвлөрийн станцыг төслөөр хэрэгжүүлж байгаа. 2021 онд ирчмчний яам дээр зарлагдсан юм байна лээ. Корея зэмаг санхүүжүүлж байгаа ийм төсөл. Харамсалтай нь шалгарсан компани маань одоо солонгос улсад дампуурлын байдалтай болсон. Энэ талаар Корея зэмагны удирдлагууд элчин сайд солонгос улсын элчин сайдтай бид нар уулзаж санал бол явж байна. Солонгосын дампуурлын хуулиар бас манай банкны тухай хуультай ажилтгчтэй ийм дампуурлын процессыг явуулдаг учраас 2025 оны 5 сарын 15 гэхэд энэ компаниуд цааш нь үргэлжлүүлэх үү эсвэл энэ төслийг дахиад дутуугийн шинээр одоо компани тендерээс авч дуусгах уу гэдэг ийм шийдлийн аль нэг талыг гаргаж таарна. Энэ компани дампуураагүй байсансан бол өнгөрсөн оны төсөлөөр бид нар 2026 оны 5 сарын 31 гэхэд ашиглалтанд орж дуусгах. За Нямбатар дарга имэйлтэй өдрөлтөнд багийн талаар ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За эдрэл гişүний асуултанд хариулъя. Дэлхийн банкны санхүүжилтээр имэйлтэй эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулалт ажил хийгцээ. За техник эдийн засгийн үндэслэл дээр бид бас тодорхой зүйлүүдээр нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Дэлхийн банкны бас төлөөж байгаа хүмүүстэй бид уулзж ярилцсан. Өөрөөр хэлбэл тэнд 24 мегаваттын дулааны станц зорж байгаа нэгэн өсөн одоо иргэн төлөлт юм уу одоо дулааны цахилгаан станц болгох яасан юм бэ гэсэн энэ саналыг нөгөө ногоон санхүүжилт талаас бид болохгүй гэдэг ийм байр суурь айлын тал илэрхийлсэн. Тэгээ бид нар за нөгөө талдаа бас хэд хэдэн ийм том зарлууд гаргахаас цэвэрлэх байгууламж авцсан үрийн хамгаалалт, инженерийн шугам сүлжээ, үүнээс гадна сургалтын зардал, нүүлгэн шилжүүлэлтийн зардал гээд ойролцоогоор нэг 170 орчим сая Америк долларын зээлийн гэрээг энэ хаврын чуулганаар оруулах гэдэг саналыг бас айлын Учир сайд энэ 1072 хэмжээтэй холбоотой асуудлаар хариулт өгдөг. За Нямбатар дарга гүйцэж ирлээ. За тэгээд бид нар ер нь 170 сая Америк доллар гэдэг нь нэлээд том зардал гарахаар байна гэдэг энэ хавар нийслэлийн төсвөр хоёр чухал бүтээн байгуулалтын ажиллагааны нээлттэй тендерийг зарлаж байгаа. Нэг нь 24 мегаваттын дулааны цахилгаан станц, хоёр дахь нь хоногт 6700 куб метр
одоо бохор ус цэвэрлэх байгууламжийн одоо нээлттэй тендер зарлагаар бэлтгэл ажил хангаж байна. Бид нар 4 сарын 15 гэхэд тендер зарлана. За ирэх жил бид нар нөгөө эмээлт эко ажилтны парк дундуур тавигдах авцсан болон өрийн усны байгууламж цэвэр ус татах ажлуудыг хийн. Үүнтэй зэрэгцээд бид нар ирэх 2026 оноос эхлээд эмээлт эко ажилтны паркт ажиллах аж ахуйн нэгжүүдэд бид нар газрыг хуваарлаад нүүлгэн шийдвэрлэх процессыг зэрэг эхлүүлнэ. Бүтээн байгуулалтын ажил 2027 оны төгсгөл гэхэд цахилгаан дулаан ус хангамж ариутгах татвар. За авчрал сайд нэмж хэлээд үгүй. За Эрдэнэс 572 хувьцааг за энгийн хувьцаа шилжүүлэх шийдвэр гарсан эдийч яг бирж дээр бүртгэгдээгүй. Тэгэхээр арилжааж болдгоо. Тэгэхэд за гэтэл энэ сан хувьцаа гэдэг энэ хөтөлбөр хэрэгжүүлэх үеэр өөрсдөөс нь зарим нь одоо зөвшөөрөл аваагүй, заримаас нь авсан ч гэдэг юм уу ийм арга үсэг яваад байдаг. Зөвшөөрөл аваагүй байхад ингээ хувьцаа шилжчихээ гэдэг ийм ярьдаг. За тэгээ энэ бол өөрөө нийт гомдлууд нь бол бас нэгтгэж байгаа юм билээ. Тэр үүнийг бол бид дотор нь ялгаж салгаж байгаа нэг шийдвэр гаргах асуудлыг Эрдэнэс тавлага компанидэр бол шийдэх ёстой. Цаашдаа бол бид нэр хувьцааны талаарх ойлголтыг, санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг бол нийгэм олон нийтэд төрүүлж ийж, нэлээд одоо хөдөлгөөн өрнүүлж ийж цаашаа энэ хувьцаа арилжахгүй асуудлыг нээх ийм одоо бэлтгэл хангуулгаар засгийн газар тогтоол гаргаад бид бас ажиллаж байгаа. За сангийн мэмзэх сайд. За хөгжлийн бодлогын бичвэрнтийн хэрэгжлийн талаас ярьж байгаа үед нэг анхаарах асуудал, заасан сайшаалтны асуудал хөндөж явж байгаамаа. 1990 оны ихэр улсын төлөөлөл хэмжих хатан болгосон 2020 он хүртэл үндсэндээ бол Монгол улс энэ төр тодорхой бодлогогүй, бодлого нь тодорхой биш, тогтвортой биш, харилцан уялдаа холбоогүй ялсан нам байгуулсан засгийн газрууд өөр өөрсдөө дураараа бодлого явуулж ирсэн. Энэ алдааг засах гэж 19 он үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой гэж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. 2020 онд бид нэр хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг улсын хурлаас санаачд батлуулж Монгол улсад ерөнхий сайд оюун эрдэнэ алсын арга 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын бичвэрүүдээс их хурлаар батлуулсан. Ингээд үндсэндээ бид хөгжлийн бодлого, Монгол төрийн бодлого тодорхой байх, тогтвортой байх, урт дунд богино хугацаанд уялдаатай байх ийм хуультай болсон. Энэ хуулийн хүрээд бид алсын арга 2050 урт хугацааны бодлого баталсан. Одоо бид дунд хугацааны 8 зорилт төлөвлөрөөр батлааг байдаг. Эдийн засгийн нийгмийн хүний хөгжлийн байгаль орчны гэдэг 8 зорилт төлөвлөрөөр батлах ёстой нь батлагдаагүй. Энийг батлахаар дээр анхаарах ёстой. Энэс эдийн засгийн хөгжлөөс анхаарал таваасаа. За мөн одоо улсын хурал дээр энэ бодлого хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн заасан бодлогын бичиг баримтуудаас өөр одоос хөтөлбөр бодлого батлах юм асуудал гараад байгаа. Энийг бас одоо манай аауд эдийн засгийн хөгжлийн яам бас бид хүмүүс анхаарал тавих ёстой. Сая усан жамч гişүн хэлж байна. Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй гэж. Энэ бодлогын бичиг баримтуудын хоорондын уялдаа холбоо 30 жилийнх нь 10 жилийн дунд хугацаатай уялдах ёстой. 10 жилийн дунд хугацааны одоо зорилт хөтөлбөр нь 5 жилийн үндсэн чиглэлд уялдах ёстой. 5 жилийн үндсэн чиглэлд засгийн газрын ажиллагаа 4 жилийн хөтөлбөрт уялдах ёстой. 4 жилийн хөтөлбөр нь жилийн төлөвт уялдах ёстой. Энэ юмуудыг уялдуулах төлөвлөлтөн дээр суурилж төсөвлөлт хийдэг байх. Энэ зарчмуудыг одоо хуулиас илүү сайн хэрэгжүүлэх тал дээр анхаарах ёстой байна. Урд нь бид одоо төсөв илүү одоо чухал гэдэг төсөвтэй холбоотой улсын төсөв суулгах ингэ яваад байдаг. Уул нь төлөвлөгөөнөөс суулгаж байж төлөвлөгөөн дээрээ суурилсан төсөв бид нар баталж явах ёстой. Иймэрхүү бас асуудлуудад анхаарахгүй бол сая одоо хэлсэн тийм зорилт хөтөлбөрүүд алга байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн бичиг баримтанд хуулийн заагаагүй одоо бас бодлогуудыг их хурд батлаад байна. Эдгээр асуудлыг анхаарах ёстой шүү. Нэгс манай эдийн засгийн хөгжлийн анхаарал авсан уу? Энэ дээр одоо усан жамц гишүүнээс хөгжлийн бодлого төлөвлөлтөөр анхаарч ажиллая гэж байгаа болохоор анхаарал аваасаа гэж хүсэж байна. За бодлого сайн хэрэгж байгаа жишээ байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт амьдралын чанараа дундаж авах зорилтын хүрээнд биеийн тамир спортын чанар хүртээмжтэй үр дүнтэй тогтолцоог бүрдүүлнэ гэж. Энэ одоо маш сайн гэж. Бидний хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын төлөвлөлтийн хуульд өнгөрсөн оны 8 сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Спортын холбоо түүнд бүртгэлтэй баг, мэрэгжлийн тамирчин дасгалжуулагч олгосон
санхүүгийн дэмжлэгийг албан татвараас хөнгөлж чөлөөлнө. Энэ одоо нийт татварын одоо 1% татвар гоолнод 1% хэсэгдэхгүй байна гэж. Энэ одоо маш сайн болсон. Өнөөдөр Монгол улсад саксны спорт маш одоо эрчимтэй хөгжиж байна. Хүүхд залуус ихээр сонирхож байна. Гаднаас одоо NBA-ийн хүртэл одоо мэргэжлийн тамирчид одоо тоглодог болсон. Одоо манай хоёр хүүхд хүртэл одоо волейбол сурагтай байсан бол өнөөдөр сакс тоглодог одоо сакс сонирхдаг болж байгаа. Иймэрхүү байдлаар үндсэндээ ингээд зөв бодлого тодорхойлоод түүнийг зөв төлөвлөлөө зөв хэрэгжүүлж чадах юм бол богино хугацаанд үр дүн гарч байна. Энэ одоо хүүхд залуучдыг спортоор хичээллэх, хүмүүжих энэ тал дээр одоо ийм одоо татварын одоо хөнгөлөлтийн бодлого маш одоо үр дүнтэй болж байна. Иймэрхүү одоо бодлогын бичиг баримтууд бид баталдаг баймаар энэ тал дээрээс илүү бас анхаарч ажиллах илүү үр дүн гарах юм байна шүү гэдээс. За, бие засаг сайд үг хэллээ. За, ингээд 13